Google Хуанл ашиглах. Google Хуанлыг хэрхэн ашиглах вэ? Google Хуанлыг гэдэг нь та компьютер, бусад дижитал төхөөрөмжүүдэд ашиглан хүссэн үедээ хандаж чадах онлайн хуанлын цаг төлөлтийн програм юм. Google Хуанлыг Chrome Web Store-оос татаж авч болно. Ингэснээр та интернетгүй байсан ч хуанлыг харж үйл явдал нэмж чадна. Дараа нь интернетэд холбогдохын цагт шинэ үйл явдал бүх төхөөрөмждөр танд харагдана гэсэн үг. Хуанлд нэвтрэхийн тулд Gmail хаягаасаа Google Apps Хуанл сонгоно. Хуанл нь өгөгдмөлөөр 7 өдрийг харуулдаг. Дэлгэцийн баруун дээд хэсэг дэх товчуудыг ашиглан Хуанлаа өдрөөр, 7 хоногоор, сараар, 4 өдрөөр сэлгүүлэн үзэж болно. Мөн хөтөлбөр гэдгийг дарж Хуанлаа дээр тэмдэглэгдсэн үйл явдлуудыг цаг хугацаатай нь хамт жагсаалт байдлаар харна. 4 өдрөөр Хуанлаа харъя. Энэ 4 өдрөөр хардгийг өөрчилж болно. Ажлын 5 өдрөөр харвал бидэнд тохиромжтой тул өөрчлөе. Арааны дүрсийг дараад тохируулга сонгоно. Хуанлыг өөртөө тохируулж өөрчлөх олон сонголт гараад ирлээ. Цагийн бүс, огноо, цагийн форматыг өөрчлөх тохируулгууд байна. Gmail-ийн имэйл хайрцагаас үйл явдлын мэдээллийг Хуанлид маань автоматар нэмэг гэвэл энэ сонголтыг идэвхжүүлнэ. Монголоор бичсэн имэйлд бол энэ үйлдэл ажиллахгүй. Энэ хуудас дээр доош яваад Custom View дээр очие. 4 өдөр гэж байгааг 5 өдөр болгоё. Тохирхоонд өөрчлөлт оруулах бүрдээ дэлгэцийн зүүн дээрх Save товчоо дарж хадгалаад яваарай. Хуанл руу буцах гэсэн товчийг дараад гарчвал өөрчлөлт хадгалагдахгүй. За одоо 5 өдөр харагдаж байна. Хуанлын 5 өдөр маань өнөөдрөөс эхэлнэ. Лавг гарагт эхэлж байгаа нь тохиромжгүй байна. Даваагаас баасан болгохын тулд зүүн баганд байгаа жижиг хуанл дээр эхлүүлэхийг хүссэн өдрөө олж дарна. Энэ жижиг хуанл дээр ер нь харахыг хүссэн өдрүүдэд сонгож болдог. Ингэхдээ эхний өдрийг сонгож товшоод сүүлийн өдөр хүртэл заагаараа чирдэг байгаа. Google Хуанлыг ажлын болон хувийнхаа хэрэгцээнд аль алинд нь ашиглаж болно. Хуанлаа тус тусад нь нээгээд нэг дор харж болно. Эсвэл зөвхөн ажлынхаа хуанлыг ганцаарнг нь харж болох юм. Шинэ хуанлаа үүсгэхийн тулд миний хуанлын хажуу дахь сумыг дарлаа. Шинэ хуанлаа үүсгэх гэдгийг сонгоно. Хуанлдаа нэр өгөөд цагийн бүсийг тохируулна. Бусадтай хамтран ашиглахаар шеэрлэж болно. Бүх мэдээллээ оруулж дусаад Хуанлаа үүсгэх товчийг дараарай. Хуанлаа бүрийг Google өнгөөр ялгаж харуулах тул үйл явдал бүр аль хуанлагаас харагдаж буйг ойлгоход төвөггүй. Зөвхөн нэг хуанлыг үзэх бол миний хуанлаа хэсэгт тухайн хуанлын арын сумыг дарж зөвхөн энэ хуанлыг үзүүлэх гэж сонгоно. Google Хуанл апыг Apple, Android төхөөрөмждөр татаж болно. Google Хуанлаа бол ажлаа төлөвлөж бүх төхөөрөмждөө хизээч хаанаас ч харж шинчилж болдог хүчрхэг багж юм.